Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэнтэй цахим ертөнд, цахим Монгол, цахим компьютерийн тухай голлон ярмаар. Гэхдээ нэг сэдвийг бас хамт ярихгүй болохгүй бас тийм цаг үе ирээд байна. Ягаад гэвэл зэрэг сүүлийн үед үнийн өсөлтөнд нэрвдэж байгаа гурил талхны тухай бас ярихгүй болохгүй байна. Энэ талх одоо ямар дэлгүүрт ямар үнэтэй байгааг мэдж байгаа юм бэ юу? Энэ одоо хэдэн төгрөгөө? За зүйтэй 630, 650 гээд янз бүрийн үнэтэй байгаа. Гурил ямар үнэтэй байгаа вэ? 1 кг гурил. За 900-аас 1100 гээд нөгөө зэрэглээс хамаарат. За хэдхэн хоногийн өмнө галзууртлаа өсч байсан энэ гурил талхны үн засгийн оруулж ирсэн хөнгөлөлттэй гурилын хүчинд 2-3 сарда түр амсгийгээд байгаа. Гэхдээ удахгүй энэ асуудал маань дахиад хурцаар босноо. Тэр үед бид яах вэ? Тийм учраас өнөөдөр та бүхэн танилцуулга энэ хоёр сэдвийг холбож бэлдсэн юм аа. Ингээд ажилдаа орцгоё. Атлантын далайн наан цансуугаа хоёр хүн хамтдаа байгаа мэт холбогддог болсон 21-р зуунд хүн бүрийн айд өрх бүрийн хамгийн анхны үндсэн хэрэгцээ талх махсуу өмсөх хувцаар хязгаарлагдгаа боллоо. Тог цахилгаан, компьютер, гар утас, интернетгүй бол хоосон хоногтой адил болжээ. Талахгүй бол ходоо тоосон, компьютергүй бол толгоо хоосон цаг үе ирж байна. Тэгвэл бүгдээрээ талх компьютер хоёрыг холбох гээд үзье. Тэд юугаар адилхан бэ? Хоёулаа бидний өдөр тутмын хэрэгцээ. Бас хоёулаа түвшний үүрэг гүйцэтгэдэг. Оюун санааг маань компьютер зэнгэлдэг, харин ажиллаж амьдрах эрч хүчээ бид талхнаас олж авдаг. Ингээд тэд юугаар ялгаатай гэж? Талхны үн өдөр бүр өсөж байхад интернет компьютерийн үн эсрэгээрээ харин бууж байх юм аа. Энд зогсолтгүй өсч, тэнд тогтмол буурч байгаа үнийн ялгааг хэрхэн зохицуулж болох вэ? Үнийн өсөлт гэдэг урилгагүй зочин танаач, манаач хаалгыг зогсоор байна. Амьдрал ийм багт би 3 үеийнхээ намтар эсвэл хийж бүтээснээ тайлагнаад бусдаас бузгаа илүүгээд байхыг бодсонгүй. Таны ч миний ч өмнө тулгараад байгаа үнийн өсөлтийн хазаарыг хэрхэн татах вэ? Энэ асуултанд би энэ танилцуулгаараа хариулт өгч чадна. Манай улсын 1 жилийн улаан буудаан хэрэглээ ойролцоогоор 400 мянган тонн. 1989 онд монголчууд би жилдээ 720 мянган тонн буудаа хурааж өнөөдрөөсөө ялгаатай нь хэрэглээнээс 3 дахин их буудаага бүр экспортлж байж. Гэвтэл одоо жилийнхээ хэрэгцээний ердөө 30 гаруйхан хувийг нь өөрсдөө хангадаг болсон. Хоолгүй хонохгүй тул үлдсэнийг нь харин хөрөнгө заран гаднаас худалдан авсаар байна. Улс орн маань урагшаа хөгжиж байхад бид улаан буудаан ургацаа жил бүр алдсаар ирсэн байна. 20 жилийнхээ өмнөх амжилтыг эргүүлж яаж авчрах вэ? Өвөг дээдс маань дэлхийн талыг бүрхсэн эзэнт гүрнийг үндэслэж хүн төрөлхтний хөгжлийн бодлогыг тухайн үедээ тодорхойлогч нь байлаа. Азийг Европтой холбох гол замыг хамгийн хурдан туулах мэдээллийн сүлжээ болсон морин мөртөөний зохиогчийн эрхийг монголчууд бид эзэмсэж байлаа. Би эх орноо 2 хөрштэй хавчуулагдсан сэндвичтэй адилхан зөвлөдөх тун дургу. Бид 700-ны туршид хойд урд 2 хөршийн эрх мэдлийн иргэшээлээ тогтоох их тэмцэлтэнд ор хясаант нуугдсан сувд мэд дэлхийн данснаас гадуур оршиж нуугдж байлаа. Харин өнөөдөр дэлхийд даяарчлагдаж хясааны 2 том далавч нь улам тэнэж 2 хөрш маань огцон хөгжиж байна. Хясаа нэгтгэхэд доторх сувд нь ил гарч гэлцдэг. Энэ сувд хэр тод гэлцэн төр засгийн маань бодлого хэр зүг байхаас шууд шалтгаална. Бидэнд энэхүү сувдаа улам гэлцүүлж урагшаа хөгжөхөд бодиттой хүндрэлүүд бий. За юуны өмнө хэмжээ дамжааны асуудал байна. Жишээлхэд та Монголынхоо 2.5 сая хүнээс ямар нэг байдлаар цоорч цойлоо гэж бодъё. Тэгэхэд Хятадд яг тантай адилхан хүн 520-ыг энэтхэг улсад бүр 440-ыг ч гэсэн олж болох нь. Хятадын хамгийн өндөр IQ-тай хүмүүсийн жагсаалтын дөнгөж ихнийх нь тэг 100-ны 20%. Энэтхэгийн тэг 100-ны 23% нь манай нийт хүн амын тооноос их байна гэж боддоо. Намайг энэ үгийг хэлж байх хооронд Америкийн нэгдсэн улсад 60 хүүхэд энэ хорвоо дээр шинээр бэнтэлж байна. Хятадд 244, энэтхэгт бүр 351 хүүхэд шинээр төрж байна гэж төсөөлдөө. Биднийг тойрон байгаа хавтгай дэлхийн хөгжил оюун ухаанд багтгаа байжээ. 18-р зуунд амьдарч байсан хүний бүхэл бүтэн амьдралынхаа туршид авч байсан мэдээлэлээс илүү их мэдээллийг зөвхөн Нью-Йорк Таймс сонины ганцхан 7 хоногийн дугаар нь багтаадаг болсон байна. Дэлхийд даяар зөвхөн энэ жил 1.5-ыг хүрч 10-18 зэрэгт шинэ мэдээлэл боловсруулж бий болохоор байгаа нь хүн төрөлхтний иргэншлийн хөгжлийн өмнөх 50000 жил бүтээсэн нийт мэдээлэлээс ч гэсэн их байхаар байна. Шилэн кабелийн ганцхан шүрмсөөр 1 секундын дотор урсах 1080 байт буюу 1 зэрэг 1900 CD дискэнд багтах мэдээлэл гүйж байна. Эсвэл 150 сая хүн утсаар зэрэг ярих боломжтой болжээ. 2013 онд буюу одоогоос
5 жилийн дараа хэд хүний тархины тооцоолох чадвараас хамаагүй илүү суперкомпьютерийг зохион бүтээх гэж байна. Дээрх хэмжээ дамжааны зөрүү хөгжлийн хоцроглоо бий технологийн дэвшил, төрийн ухаадаг бодлого зөв зохицуулалтаар нөхөх учиртай. Монгол улс дэлхийд далаад гарцгүй 2 дахь том орн нь. Далаад гарцгүй биднийг манай нутгаар дайсан ямар нэг сүлжээл дэлхийн бусад улстай холбох болно. Геополитикийн бодлого манай улс төрчдийн унхаагүй байдлаас болж хийн хоолой бидний гэрийн гадуур нь тавигдсан. Одоо хурдан зөв ажиллаж чадахгүй бол төмөр замын Аз Европыг холбосон сүлжээ бас л Азийн цээжинд орших Монголыг маань тойроод гарах төлөвтэй байна. Өнөөдөр Англи улсын Лондон хотод байгаа ноён Жон Хонконг цугаа хатагтай литэй уцаар ярихын тулд ямар замыг туулдаг гэж та нар бодож байна? Атлантын далай доогуур туулаад Америкийн нэгдсэн улсын зүүн эргээс нь баруун эрэг хүртэл хөндлөн тулд яваад дараа нь номхон далайн ёроолоор шилэн кавлаараа давхисаар сая нэг Хонконгт хүрдэг байна. Дэлхий бөөрөнхий тулдаад баруун тийш тойруу зам руу гарсан ч гэсэн эргээд зүүн өмнөд Азийн улсуудад хүрч очтгоо гэсэн үг. Энэ замыг хэрхэн товчилж болох вэ? Газар зүүн байрлалынхаа хувьд шууд зүүн тийш чиглээд мортох юм бол хөрөнгө мөнгөнд шимтэлтэй урсгалын хорцогдож багтаа цоо шин сүлжээг бий болгож болох юм аа. Америкийн нэгдсэн улсын оронд Монгол улс маань 2 далайн оронд 2 хөрш маань энэхүү сүлжээг бүрдүүлнэ гэсэн үг. Дэлхийн сүлжээ 5.4 тэрбум Америк доллараар боссон бол энэ сүлжээ 18 дахин бага буюу 300 сая доллараар босно. Орос хятадд энэ сүлжээнд ашиглагдах шилэн кабель нь суурлагдаж дуусаад ашиглахад бэлэн байна. Бид Алтан булгаас замын үүдийн хооронд төмөр зам даган байгуулсан шилэн кабеля энэ зорилгод бас ашиглах техникийн бүрэн боломжтой. Одоо гол нь манай 3 улсыг холбосон нэгдмэд нэг сүлжээний удирдлагын системийг нь бий болгох шаардлагатай байгаа юм аа. Бид энэ ажилд 2 далаа Америкийг дамжуулан ачаагаа зөөж байгаа дэлхийн харилцаа холбооны оператор хамгийн том акулуудыг тэдний мэрэгчлэтнүүдийг нь бид бүхэн татан оролцуулах болно. Энэ чиглэлээр манай мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас сүүлийн 3 жилийн хугацаанд идэвхтэй ажилласны үр дүнд одоо тус сүлжээг амьдуулах бэлтгэл ажил маань хамгийн төгсгөлтийнхөө шатанд ороод явж байна. Энэ сүлжээ бий болсноор Улаанбаатар хотод олон улсын сүлжээг удирддаг хяналтын томоохон төв баригдах юм. Монгол инженерүүд Лондонгоос Хонконг орсон дэлхийн том сүлжээг хянадаг бас ажилуулдаг болно. Монгол инженерүүдийг дэлхийд тоодог болно. Энэ урсгал Монгол улсыг дайснаар өнөөдөр 110 гаруй Америк долларын өртөгтэй байгаа. Интернетийн 1 мегабайтын урсгал 5-аас 7 доллар болж хямдарна. 1 мега гэдэг маань бүхэл бүтэн уран сайхны киног хэдхэн секундэд татах асар өндөр хурдаа. Монгол айд өрх рүү өргөн зурвасын өндөр хурдны интернет жинхэнэ утгаараа орно. Зайн уншилгоо, сургалт, телевиз радиогийн дахин дамжуулалт гээд цоо шин хувьсгал гарах болцоо зөндөө олноор бий болно. Улаанбаатар хот бүх аймгийн төвүүдэд өндөр цамхгууд дээр суйрлуулсан утасгүй холбооны буюу WiMAX-ыг ашиглан хотын хаанч явсан Улаанбаатар хотод интернетэд шууд холбогдох болцоотой болно.